1, 2. Өнөөдөр энэхүү танхимд хүрэлцэн ирж цугларсан сонирхол нэгт залуучуудаа ямар ч эхлээд баярын мэнд хүргэе. Тэгээд энэ мөвтгийгөөс хамгийн анхны одоо зохион байгуулж байгаа арилжаачдын наадам маань маш сайхан болж байна. Өнөөдрийн байдал төр нөрөө оролцсон гэж бодож байгаа. Ерөнхийдөө юун дээр ярилцахаар юм төлөвлөж. За би болохоор угаасаа нэг урт хугацааны ярилцаа гэдэг swing ярилцаа гэдэг байхгүй. Тэгмэд хугацаа жоохон хязгаарлалтууд байгаа болохоор тэгээд аль болох богино цагийн ярилцаа хийх гэж үзэндээ. Анх удаа угаасаа Монгол ингээд трейдерс наадам гэж зохион байгуулж байгаа. Дээр нэмээд угаасаа зохион байгуулалт бол амар гоё. Арилжаан дээр ерөнхийдөө хурдан арилжаач юу ялдаг боллоо эсвэл төвчээртэй арилжаач ерөнхийдөө ялдаг боллоо. За би ер нь гэж бодсон юм. Хоёулын дээр нэг бас нэг давуу тал суултаад гэж байдаг. Хурдан арилжаа хийх юм бол бас ингээд хурдан хугацаанд ингээд үр дүнгээ үздэг. Гэхдээ эрсдэл байх юм бол урт хугацааны арилжаа бол маш удаан мөртлөө урт хугацаанд бол бас ингээд ашигтай байх боломжтой болохоор аль аль нь нэг давуу суулталтай. Ингээд скалпинг арилжаа, swing арилжаа сайн юм муу гэсэн ойлголт байхгүй. Тухайн хүний шалтгаалаад тухайн арилжааг өөрөө сонгоод арилждаг. Төвчээртэй л арилж хийсэн байлаа шүү дээ. Төвчээртэй тэгээд ер нь хүлээж арилждаг хүн л арилжаанд ер нь амжилт үзүүлнэ гэж боддог шүү дээ. Болох одоо батлын тэмцээнд ерөнхийдөө оролцох уу? Оролцсон. Батлын тэмцээнд ерөнхийдөө хэдийг ерөнхийдөө одоо таргетлж ерөнхийдөө харж байна шин дээр. За би болохоор одоо шууд үнийг хэлэхэд бол одоо 8-15-аас нон фарм урдчилсан мэдээтэй юм байна. За тэрэн дээр л ер нь бол хүлээж байгаа тэрэн дээр л нэг үзэндээ. Одоо чаддаг зүйлээ тэрэн дээр л гаргая даа л гэж бодож штеп. За маш их баяртай байна. Би ерөөсөө өөрийгөө юм төрүүлнэ гэж бодоагүй. Тэгээ зөв миний арилжааны тактик бол нэг тактик байгаагүй л дээ зөвөр. Тэгээ маш ширээнийхэн болохоор маржин шахна гэж ярьсан аахгүй. Тэгээ би бүгд л шахах юм байна гээл. Тэгээ яг хоо тэмцээн эхлэхээс өмнө 20 минутын өмнө би өмнөх чартуудыг харсан нэг адилхан одоо дүрс үзүүлсэн адилхан юм яг давхцсан хэсэг байна уу гэд. Тэгээ яг тэрнтэй яг адилхан явсан. Тэгээ яг өмнө нь ерөөсөө нэг юм арилжаачдын би юм цугласан юмд нэг ч очиж үзээг амар очихыг амар хүсдэг байсан. Тэгээ энэ наадам бол яг амар гоё байна яг ингээд ширээгээрээ бүрийн наадам гэсэн бүх хүн л яг арилжаа яриад ханш яриад тэгэл өөрсдөө стратеги яриад тэгээд аюу гоё шинэ юм сонсног тийм гоё байна. Хүмүүс ичнэж удаа дансааж тааж болно. Тэгээ ичнэж удаа 10 нагуулж болно. Гэхдээ тэгээд эцэстээ ашигтай. Тэгээл буужхгүй л яваад их юм бол эцэстээ ялах юм байна гэж би өөрөө бодоод тэгээд юм үргэлжлүүл явж байгаа. Өмнө нь бол хэдийд онолт байсан. Тэгээд одоо яг